Дараагийн мэдээлэл танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс гадны тагнуулуудыг ял завших юм таатай орн болж хувираад байгаа юм байна. За энэ нь бол тус улсын хууль тогтоомжтой холбоотой юм байна. За тус улсын одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоор гадны тагнуулуудыг илрүүлэх, тогтоох, баривчлах үйл ажиллагаанд нэлээд их хязгаарлалттай байдаг юм байна. За үүнээс болоод одоо гадны тагнуулуудыг илрүүлэх ажилд бол нэлээд саад дотгор учирч байгааг бол тус улсын хууль сахиулах байгууллагын хэлж байна. За сүүлийн үед бол өмнөд Солонгост гадаадын тагнуултай холбоотой асуудлууд бол ихээхэн нэмэгдэж байгаа. За өнгөрсөн жилээс эхлэн тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. За ялангуяа хятадын иргэдтэй холбоотой тагнуулын хэргийн тоо бол мэдгэцгүйч нэмэгдэж байгаа. За ингэснээр бол мөрдөн байцаагчдыг гадны тагнуулыг илрүүлэх, тогтоох, хариуцлага тооцох шаардлагатай арга хэмжээг одоо бий болгож эрх зүйн шинжилгээ хийх шаардлагатай байгааг бол тухайн нөхцөл байдал харуулж байгаа юм байна. За сүүлийн жишээг дурдах юм бол энэ оны 3 дугаар сард Солонгосын цагдаа нар тус улсын Кёнгийн аймгийн Сувон хот дахь агаарын багазад одоо сөнөөгч онгоцны гэрэл зураг авч байсан 2 одоо хятадын өсвөр насны хүүхдийг баривчилсан байна. За тэдгээр хүүхдүүдийн хувьд хэд хоногийн өмнө Солонгос зуучны визээр бол нэвтэрсэн байсан юм байна. За өсвөр насны хүүхдүүдийнх нь нэг нь бол тус улсад 3 удаа очиж зорчсон байна. За ингэхдээ тухай бүрд нь бол 4-5 хоног бол Солонгост байсан. За нөгөө хүүхдийн хувьд бол мөн ижил хугацаагаар Солонгост 2 удаа ингээд зорчиж байсан юм байна. За мөрдөн байцаагчд бол тэдний баривчлах үед бол камерыг хурааж авсан. За ингээд тухайн камерт бол олон мянган гэрэл зургийг одоо авсан байсныг нь олж илрүүлсэн юм байна. За энэ одоо гэрэл зургууд дотор нь юу байсан бэ гэхээр Солонгосын хэд хэдэн агаарын цэргийн бааз, за тэр дундаа Кёнгийн аймгийн Пёнтек хот дахь Америкийн цэргийн баазын одоо зургуудыг авсан байсан юм байна. За энэ дотроо бол сөнөөгч онгоцнууд хөөрж бууж байгаа дүрс, за мөн агаарын хөдөлгөөнийг удирдах байгууламжуудын зургийг авсан байсан байна. За өсвөр насны хүүхдүүдийнх нь нэг нь бол эцэг нь хятадын төрийн одоо аюулгүй байдлын албанд ажилладаг хүний хүүхэд байсан юм байна. За энэ одоо үйлдэлийг хийхдээ эцгийнхаа заавраар үйлдсэн үү эсвэл өөрөөс эцсэн үү гэдэг нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм байна. За энэ одоо хэрэгтэй холбоотой асуудал үүсээд байгаа нь бол Солонгосын хууль хүчний байгууллагууд энэ одоо өсвөр насны хүүхдүүдийн сэтэл үйлдэл нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн эсхийг бол шалгаж байна. Гэвч бол хууль эрх зүйн хязгаарлалтын улмаас өмнөд Солонгосын эрх баригчид хүүхдүүдэд хариуцлага хүлээхэд бэрхшээлтэй тулгарч байгаа юм байна. За ялангуяа өсвөр насны хүүхдүүд тагнуул хийсэн тогтоох гэх юм бол тэднийг одоо хийсэн үйлдэл нь хариуцлага хүлээхэд мөрдөн байцаагчдад бол хийж чадах зүйл маш бага байгаа. Учир нь бол бүгд найрамд Солонгос улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тагнуулын хэргийг зөвхөн умард Солонгосын одоо асуудалтай холбогдуулан тодорхойлсон байдгийн байна. Хэрвээ Солонгос дайсны одоо этгээдийн талд ажилласан, за эсвэл тагнуулын хэрэг босныг мэдсэн ч гэсэн мэдээлээгүй тохиолдолд 7 жил хүртэл хорих, за цаашлаад бол бүх насаар нь хорих, за мөн цаазаар авах ял ногдуулдаг ийм хүнд гэмт хэрэгт бол тооцогддог юм байна. За сүүлийн үед бол дайны нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Одоо өмнө нь бол бие биенийхээ эсрэг шууд гал нээж одоо байлддаг байсан бол одоо ирлиз буюу хабрид дайны эрен үед болж байгаа. За энэ дайнд бол зарим орнууд бол тодорхой стратеги тактикуудыг хэрэгжилж байгаа. За тухайлх юм бол Хятад улсын хувьд хязгаарлагдмал дайн гэдэг нэртэй юм стратегийг хэрэгэлдэг. За энэ хүрээнд бол дэлхийд даяар нөлөөлийн стратегийг явуулдаг. За ингэхдээ бол зөвхөн уламжилт цэргийн оролцоог ашиглах замаар одоо үйл ажиллагаа явуулахаас гадна Америкийн нэгдсэн улс болон түүний холбоотой орнууд тэр дундаа ардсан орнуудын эсрэг улс төр эдийн засаг танин мэдгүн одоо хэрэгслийг ашиглаж дайны үйл ажиллагаа өрнүүлдэг юм байна. За тийм учраас бол гадаадын тагнуулыг илрүүлэх, мөрдөн шалгах, шийтгэх хэрэгцээ орчин байхгүй бол Солонгос улс гадны хятадын одоо нөлөөллийн үйл ажиллагааны бай болох магадaltaй гэж тус улсынхан үзэж байгаа юм байна.